гишүүн Нара Мака гэдэг бүтээгдэхүүн сурталчилсан тийм. За энэ бүтээгдэхүүнийг нь ямар ч та бүртгэлгүй байна гэдэг иргэн мөнгө авахс мэдээлсэн. Энэ дээр танах ямар арга хэмжээ авсан бэ? За энэ дээр Макатай холбоотой энэ нэг хаваа дүүргийн иргэнээс ирүүлсэн юм байна. За тэгээд энэ бүгданд хятад тулсаас Мака нэртэй бүтээгдэхүүнийг импортлоо авч цахим орчинд худалдааж байгаа гомдол ирсэн байгаа. За энэний дагуу манайх зөрчлийн нээж ингэж ажилласан. За зөрчлийн иргэний бүртгэлийн явцад уг бүтээгдэхүүн Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэд бүртгэдэггүй болох нь гэрээ баримт, холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон. За ийм зөрчлийн тухай хуулийн 6-гийн 6 дугаар зүйлийн 11-р хэсэг заасны дагуу тухайн иргэнд одоо би нэрийг хэлмээргүй байна. За тухайн иргэнд 2 сая төгрөгийн одоо энэ бол хуулийн заасан хэмжээ байхгүй. Одоо зөрчлийн тухай хуулийн дээр 2000 нэгжигдсэн байгаа иргэн дээр. Тэгэхээр энэ хэмжээнд буюу 2 сая төгрөгийн одоо шийтгэл оногдвол зөрчил үлдэж олсон 5 сая төгрөгийг төгрөгийн орлогыг хурааж мөн Мака нэрийн номер 12 савлгаатай 25 арц бүтээгдэхүүн буюу 5 сая төгрөгийн үнэлгээтэй бараг хураа авч арга хэмжээ авсан байна.